Хоёр орны хамтын ажиллагааны уламжлалт Цагаансар угтах баярын хүрээнд Өвөр Монголын Уртас хорны Хөлөн мөрхтийн шинэ бараг баруун хушууны зочид төлөөлөгчд Баян Түмэн сумын аймгийн авраг малчин Энхбаатарын цэцэлж Монгол ахгүй амьдрал үзэмчин ясны жилийн цай уулгах хэслэл нүүдэлчин төмний бэсрэг наадмыг үзэж сонирхлоо. Арга хэмжээний гол үр дүн бол бид хоёр хөрс зэрэгэлдээ улс аймагуд бол хамтын ажиллагаа энэ уламжлалт сайхан найрсаг харилцаагаа олон бэхжүүлэх, цаашлуул эдийн засгийн болоод хэл орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ тал дээр бол өндөр ач холбогдол өгч ингэж байгаа. Тэгээд өнөөдрийн энэ арга хэмжээ зохион байгуулагчнаараа манай бизнес эрхлэгчид мөн бас олон 10 энэ аж ахуй эрхэлж байгаа хүмүүст бол харилцан ач тустай болно гэдэгт л гол найдаж байгаа. Тэгээ манай хэтийн таныхан бол өргөн бүрэлдэхүүнтэй бизнес эрхлэгчдийн төлөөллийг бас энэ арга хэмжээнд бол бас урьж авчирсан байна. Тэгээд энэ хүмүүс бас хамтын гэрээ хэлцээрээ хийж харилцан ажиллах асуудлуудаа зохион байгуулж байгаа. Нөгөө тэгвэр Монгол ахгүй соёлыгоо бас сурталчилж хойч үедээ бас төгөөн нэглэх ийм өндөр ач холбогдол гэж мэдэж байгаа. Шинэ бараг баруун хушуунаас ирсэн зочид төлөөлөгчдөд үзэмчин ясны жилийн цай авах хэслэлийг танилцуулсан. Энэхүү яслыг жил бүрээс саршны цээр арилгах зорилгоор цагаан сарын шинийн 15-ны дотор хийдэг байна. Үзэмчин ясны зарцаасан будаа саршны ууц эдээ будааны дээжийг ирсэн гичний хамрыг тултлаа ягалж цайлсны дараагаар аягандаа үлдсэн эдээ будаагаан авч буцдаг өвөрмөц яслал юм байна. За хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сараа хийгээд хавар эхэлсний баяр гэж ах トゥ готл олноороо ингэж бас нөгөө ах トゥ нэрээ урьж бүгднгийн нийлүүлж танилцах шухамар бас нэг явсандаа бас хий. Тэгээд бас хаврын тэр яг тэр цайныхаа ясыг бол шиний 15-ны дотор төл эхлэхийн өмнө. Тэрэнд бол дайректаар суухгүй хамгийн гол нь тэгж цайгаа усныхаа дараа тоглож наадаж нэг өдрийг бол ах トゥ нэрээ хөгжилдөж л өнгөрөөдөг баяр юм да. Мөн монголчуудын уламжлалт тоглоом наадгааны нэг алаг мэдлэгийн өрх тоглоомыг танилцуулж, зочид гийчэд 4 бэрх орхиж, эрэгчлийн аз хиймран сорсон юм а. За ийхүү Цагаансар угтах баярын хүрээнд Монгол ахуй соёл уламжлалыг танилцуулж, хоёр бүс нутгийн цаашдын хамтын ажиллагаа илүү олон салбарт өргөжин дэлгэрхийг ёроолоо. Тэнгэрдэн шүүгээ дуурастаг хэрлэн голын давлгаашиг чин дөргөн аргалсан сүм даллэн тэтүүдэ үрийн чөлмөнтэй нууралда дүнья малдан сажвайна үйлдүрийн гачир тушаага дулсын дүлгээ гидэж байна тэргүүний гарамгай сачингээ доттум мэдадаа шигнэж байна тэргүүн сайхан туршлаган түмний бүртээ болж байна 사정 헝거를 웃고 주딩 하신지 야순 서행대 사로자만 이렇게 나중에 야순 오래되었네 아흐마두이 올름 적대 알듯 흑물인 바트로다 애매고스인 될까도 가오르 사이천 도초 매매제 들은 간사라 내를 소리하면 도다 들은 자기 내리길 텐데 제대로 있으면 받을 거다 동문 흔들기 그트란다 바임 몽당 와이지오다 순달랭 온다테 수르기 맛진 물질때 대시 두린 저거지오이 도신 유로디 도시오디야 因为之前我是第一次来蒙古东。 За би болохоор энэ анхудаа энэ саршны баяранд орж байгаа. Тэгээд яг түрүүнд бас ажлын хүмүүсээс ингээд сонсчсан ингээд Монгол амьдралын тухай сонсчсан. Гэхдээ өнөөдөр ингээд өөрөө ингээд Монгол айланд ингээд буугаад Монгол амьдрал авахтай танилцаад өнөхөр амар доотлж байгаа сэтгэл өндөр байгаа. Надад амар гоё санагдаж байна. Яг бид нар ингээд ингээд саршны баяраа томтгилж байгаа юм чинь бас нэг соёлын арга хэмжээ шүү дээ, тийм. Энэ соёлын арга хэмжээгээр дамжаад ингээд хоёр бүс нутгийн ард иргэдийн ингээд хооронд нь холбогдуулаад өнөхөр маш өрөөгөөчтэй юм хийж ийнэ гэж бодож байгаа. 92 оноос эхлээд бонт нөөсөн шүү дээ. Тэгээд Шимбар баруун хушуу болоод Монгол Улсын дорнтой аймаг хоорондоо ингээд явуулцаа солилцоотой болсон. Тэгээд бид нар энэ соёлын холбоосоор хоёр бүс нутгийн иргэдийн ингээд холбоод өнөхөр маш олон салбарт ингээд маш ашигтай. Тэгээд үр дүнтэй хамтын ажиллагаа ингээд хийсэн байгаа. Бат Монгол ингээд манай Шичимпийн дараагийн хэлсэн шигээр бүсгүй зам санаачлагын хүрээнд ингээд диплом харилцааны хүрээнд маш олон салбар бас ингээд ойр ойрхон явуулж байгаа. Бид нар хоёр улсын харьцаа болохоор найрсах хөрш зэрэглээ иймэрхүү харьцаатай байгаа. Тэгээд ийм олон соёлын үйл ажиллагаар дамжаад хоёр
орны энэ хүмүүлгийн салбарыг ингээд дагуулж хөгжүүлж харилцан ойлголцлыг үүнжгэрүүлж байгаадаа үнэхээр баяртай байгаа. Одоо шинэ он болж байгаа. Тэгээд хоёр бүс нутг хоёр газар орны энэ соёлын холбоосоор ингээд холбож байгаа энэ бүх талын бүх салбарын хамтын ажиллагаа одоо голцоо тэгээд төрийн засгийн газар хоорондын харилцаа холбоо тэгээд мөн ч хүмүүлгийн салбар иргэдийн хоорондын харилцан ойлголцол улам сайжирна гэдэгт би үнэхээр итгэлтэй байгаа. 文化的交流会越来越 Хоёр бүс нутаг худалдаа эдийн засаг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч бусад салбарын хамтын ажиллагаагч шин шатанд гаргахаар зорж байна.